орой минь. Би одоо ингээ Musical Girl-ийн бичлэгийг үзэж байна. Тэгсэн чинь Selena Gomez, Justin Bieber хоёрын талаар ярьж байна. Justin Bieber ингээд Selena Gomez-тэй дээр үед үргэжсэн зурганд огцтойг байд юм байна л да. Тэгээд тэгсэн чинь тэр зурган дундаас нэг хүн доор нь комментэн дээр нь ингээд бичсэн байна. Бүр саяхан. Justin Bieber энэ хоёр одоо энэ Үрд Мандан Бадраг гэсэн утгатай тийм Үрд Мандан Бадраг энэ хоёр хосууд гэсэн утгатай бичсэн юм байна л. Тэгсэн чинь тэрэн дээр нь Justin Bieber лайк дарцсан юм байна. Тэр нь угаасаа Instagram дээр ингээ харагддээ штэ өөрхөн постн дээр ингээ лайк комментэн дээр лайк дарцсан. Гэтэ би энийг бол энэ ямар сони юм бэ? Хүнтэй суучаад ингэж болохгүй үгүй гэж бодож байна. Би л Justin Bieber-ийн талд байна. Яа тэгэхээр Justin Bieber ерөөсөө тийм маш эмзэг хүн гэж би ойлгож байна. Тэнгүүтээ ингээд амар тотгшоогоо. Тэгээ ингээд үнэхээр тэр хүний нөхцөл байдалд ингээд хүмүүс үнэхээр бид нэр орж үзээгүй байж ижил ингээд тэр хүнийг шүүгээд байгаа байхгүй юу? Тийм болохоор тэгж болохгүй. Тийм болохоор би Justin Bieber-ийг бол амар ойлгож байна. Яа тэгэхээр Justin Bieber чинь амар ингээд эмзэг, айгүй ингээд хэцүү нөхцөл байдалд ингээд амьдарч байгаа хүн байхгүй. Бараг л амиа хорлцох хүн шиг ингээд амьдарч байгаа нь их юм байхгүй юу зайлвал. Тэгээд тийм одоо ингээд тэр хүн ингээд oh my god нэр бурхан минь надад энэ хүн ингээд ийм гоё комент бичлээ маш их баярлалаа гэд илэрхийлэмжээ дотоод ингээд сэтгэлийнхаа илэрхийлэмжлээ хүртэл ингэж гаргаж болохгүй гэж үү. Тийм үстэй. Үнэхээр дотроос хүсэж байгаа юм чинь тэгэл өөрийнхөө ядаж Instagram дээрээ ингээд их чөлөөтэй байх эрх бол энэ хүнд байгаа штэ. Хэдий ингээд хайрг хүнтэйгээ Justin Bieber суусан ч гэсэн сэтгэл нь бол мөнхийн сэлэнэд байгаа бид нар бүгд мэднэ. Тийм болохоор яа ингэ байж болохгүй гэж. Тэгэхээр энэ бол үнэхээр гачин гэсэн үг биш. Зүгээр л нэр ёо би бүр үнэхээр гайхаж байна. Зүгээр Justin Bieber зүгээр зүг. Justin Bieber-ийн зүг. Окей. Justin Bieber-ийн зүг. Би бол Justin Bieber-ийг хамгаалмаар байна. Би бүр ингээд зүгээр Selena-тай буцаад үерхэж гэж хэлнэ. Яа дээ.